Өмнөх дугаар дээр Гаро хар гялбаагаас хүчирхэг дайралт бие дээрээ хүлээн авч хүнд шархтан нурангад дарагдсан билээ. Өмнө нь хар гялбаа мөнгөн соёогийн ашигладаг техникийг нь сонирхон тэрхүү техникийн эсрэг тулдах ямар байдгийг мэдрэхээр түүнтэй тулдаж үзсэн гэдэг. Хар гялбаа хатуу булчинлаг биеийнхээ ачаар ямар нэгэн өвдөлт мэдрээгүй хэдий ч мөнгөн соёо түүний бүхий л дайралтыг няцаан амархан хурдан гихч өөрийг нь буулган авчээ. Мөнгөн соёотой харьцуулахад Гаро туршлага муутайг хэлэн одоо хүртэл амьд байсан нь зөвхөн азтай холбон тайлбарлаад хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхийг хэлдэг. Харин Гаро тийм дайралтад өртчхөөд хөл дээрээ босож эрен хар гялбааг бялдууч зантай дүр эсгсэн амтан болохыг хэлж түүнийг өөрийг нь зогсоож чадахгүй гэсээр дахин хар гялбаа руу дайрч эхэлнэ. Урдын адилаар хар гялбаа төвгүүгээр Гарогийн цохилтуудыг хаах ба удаашраад ирэхээр нэг л боломж гарвал Гарог дуусгахад бэлэн байлаа. Гэтэл Гаро эсрэгээрээ цохих тусам илүү хурдан болж байдаг. Үүнийх нь хариуд хар гялбаан толгойд өөрийгөө Гарод ялагдаж магадгүй юм байна гэсэн бодол орж ирэх ба тэгж бодсондоо өөртөө ч итгэсэнгүй. Банк болон түүний ахын өөр дээр нь ашигласан хоёр техникийг Гаро ашиглан тус зүүн болон баруун гартаа хуваарлан нэгэн зэрэг хар гялбаа дээр ашиглаж байдаг. Хазах соёоны нудраг болон луу устгал техникийг хийхэд хоёр хүн шаарддаг боловч Гаро ганцаараа хийснээрээ банк болон түүний ахаас хав илүү хүчрэхэг тулаанч болж хувирсан байлаа. Тулааны урлагийн хэцүү даалгаврууд баатруудыг агнах зэрэг өмнө Гарогийн хийж ирсэн бүх нь одоо түүнийг ийм болгоход хүргэсэн аж. Баатруудын дунд гар тулаанд бангаас гадна нэлээд дээгүүр зогсдог хар гялбаа дээр дайралтаа зогсоохыг Гаро хүссэнгүй. Ийхүү төвчээр нь алдагдсан хар гялбаа хамгаалахаа болон Гаро дээр дайралт хийхээр түүн рүү цохилтоо явуулахад Гаро бултах байтугай ницаахыг ч хүссэнгүй. Шууд нүцгэн гараараа түүний нудраг руу цохиж дайралтыг нь зогсоодог. Гарогийн дайсан хэдий чинээ хүчтэй байна. Төдий чинээ Гаро хүчрэхэг болж өөрийн потенциал хязгаараа давсаар байлаа. Харин нөгөө талд Тацумаки Сайкосыг дээш өөр рүүгээ татсаар байх ба яг л жижиг загас шиг уургалуулж байгаа юм шиг Сайкост санагдсан тул тэрээр ихэд дургуутсан Тацумакиг зөрүүлэн өөр рүүгээ татаж эхэлнэ. Ийхүү замын голд эцэст нь тэд нүрээрээ тулах ба томоо бөмбөлөг тэднийг хүрээлэн үүсч Сайкос дайралт явуулсан ч Тацумаки төвгүүгээр хааж шидэ ашиглан түүнийг хөдөлгөөнгүй хориод хайчдаг. Үүний хажуугаар тэрээр бусадтайгаа холбогдох гэж үзэхэд ганц амаа маскл түүнд хариулан тусламж гуйж байдаг. Харин Орочгийн биенээс зүрх нь устаагүй үлдсэн байх бөгөөд тэнд байсан бүхий л мангасуудын цусыг сорж өөрийгөө төлжүүлж байлаа. Ийхүү Тацумакиг яриад сатаарсан байхад нь тэдэн рүү хідэн талаас нь дайралт орж ирээд Сайкос Тацумакигийн шиднээс суллагдчихдаг. Орочи биеэ ашиглан жижигхэн луунууд гаргаж ирэн Сайкосыг аварсан нь энэ байлаа. Тэд хүчрэхэг дайсан Тацумакиг буулгаж авахад өөрсдийнх нь хүч нь хүрэхгүй байсан тул тэд бие биетэйгээ нэгдэхээр шийдэн нэгэн цул хүчрэхэг том биетэй мангас болон хувирдаг. Тэд ойролцоох мангас болон цогцснуудын махыг биедээ шингэн улам томорсоор байдаг. Тацумаки шидэ их хэмжээгээр хэрэглэн тэрхүү явцыг зогсоох гэсэн боловч барьцааны хүүхэдтэй цуг байсан Гарогийн жаал ойролцоо байх магадaltaй учраас хамаагүй ашиглаж чадахгүй байлаа. Тэрээр хүүхэд байхдаа мөн адил мангасуудын бай болж шоронд хоригдож байсан учраас тэрхүү танихгүй жаалыг чин сэтгэлээсээ ойлгож хамгаалахыг эрмэлзэж байдаг. Тацумаки тэдэн дээр дайралт өгөхөөр хаалтыг нь нэвтлэх гэтэл хаалт нь дэндүү бат бүх байх ба өмнө Тацумаки ашигласан шиг Сайкос түүн дээр шидэ ашиглан хөдөлгөөнгүй болгоод түгжээд хайчихдаг. Сайкосын хүчтэй нийлээд Тацумакигийн өөрийгөө хамгаалахаар гаргаж буй хүч нь хаалтан дотор нь өөрийнх нь эсрэг ашиглагдан түүний бие бараг л бяцархаа шахаж байлаа. Нэмээд доороос нь Орочгийн барьж буй хоёр сэлмийн үзүүр нь хаалт дотор руу нэвтрэн орж байдал улам дордсоор байдаг. Сайтма флаш хоёрыг биедээ нэгтгэхээр дайрахад Сайтма тэрхүү биеийн хэсгийг нь маш хүчтэйгээр цохин. Томоо дэлбэрэлт үүсгэхэд тэрхүү өвдөлтийг Сайкос бүхий л биеэрээ мэдрэн Тацумакид өгж буй дайралтаа түр хугацаанд зогсоодог. Тэрхүү мөчөд Киг нөгөө жаалыг аюулгүй тулааны талбараас холдуулж байгааг хэлдэг ба түүнийг сонссон Тацумак өөрийгөө цаашид барихааргүй болж бүх хүчээ гарган тулалдахаар болдог. Харин Гарогийн зөвхөн хурд гэлтгүй хүч нь чимэн адил нэмэгдсээр байлаа. Хар гялбаа түүнийг цохихоор оролдоход Гаро түүний хөдөлгөөнд аль хэдийн дассан байх ба техникээ ашиглан хан цөмөртөл түүнийг цогтөг. Гаро түүн дээр янз бүрийн шин техникийн түүнийг яг л туршилтын туулай шиг ашиглаж байхыг хар гялбаа ойлгодог ба Гаро гарч ирэн өөрийг нь яагаад зогсоохгүй байгааг гайхан асуудаг. Хар гялбаа нь энэхүү өөрийн хүчрэхэг биеийг бүтээснийхээ дараа үргэлжил өөрийг нь 100% хүчээ ашиглахад хүргэх дайсныг хүлээдэг байсан аж. Гэвч тэрхүү дайсан нь түүний өмнө гарч ирэхэд яагаад ч юм хар гялбаан гар хөлн салгалаад олигтойхон тулдаж чадахгүй байлаа. Гаро цохилтуудаа үргэлжлүүлсээр байх бөгөөд хар гялбаа эсэргүүцхээр оролдоход Гаро улам хүчтэйгээр хурдан түүнийг цогч байдаг. Тэрхүү мөчөд Гарог үнэхээр дутуу үнэлсэн гэдгээ хар гялбаа ухаарна.
Уй гашуу хор хөнөөл үхтлээ балбуулж байж энэ тулаанаас мултраана гэсэн бодол хар гялбаан толгой дотор орж ирэн удаан мэдрээгүй мэдрэмж болох айдсыг мэдэрдэг. Гэхдээ мэдрэхтэй маш их хэмжээгээр мэдэрч байлаа. Хар гялбаа хашгирсаар Гагаро харагдж байгаа газар руу хоёр гараараа цогход Гагаро оногдох ч өвдөлт мэдэрсэн зүйл байсангүй. Тэрээр шуудхан хар гялбааг өшөглөж унгаагаа дээр нь гарч хоёр чихийг нь тасдах гэж байтал хар гялбаан гаргаж буй царай өөрийг нь багадаа дээрлэхүүлж байхад гаргадаг байсан царайтай их адилхан харагдана. Хар гялбаагийн гаргаж буй өрөвдөлтэй царай Гагарод яг л тэрээр түүнийг дээрлэхэж буй мэд харагдсан тул хар гялбаатай тулалдахаа зогсоохоор шийддэг. Гэтэл яагаад чим Гагаро доошоогоо унаад өгөх ба хар гялбаан биеийг хүрээлэн хаалт гарч ирээд түүнийг дээш аваад явна. Газар доорх хад чулуунууд нуран унахад хар гялбаа Гагарод санаа зовон эндээс холдохыг хэлдэг. Тэгсэн ч түүнд нөлөөлж буй хүч их байсан тул Гагаро босч чадсангүй. Хар гялбаа түүнийг харсаар дээш аюулгүй хөөрөн яагаад түүнд санаа зовж тэгж хэлснээ ч ойлгосонгүй. Тэрхүү хаалтын эзэн Тацумаки байх бөгөөд бүхий л баатруудыг хаалтаараа хүрээлэн газар дээр аюулгүй газар аваачиж байдаг. Тэдэн дундаас флаш зомби залуу хоёр байршил илрүүлдэг төхөөрөмжөө алдчихсан учир хаалтанд орж чадалгүй газар доор үлдэнэ. Харин гахай бурхны хувьд хаалт түүнийг хүрээлсэн ч Гамс гих мангас хазаад эвдэлчихдэг. Тацумаки харин мангасуудыг нэг дор бүгдийг нь хомроглон устгахаар шийдсэндээ ч тэрүү мангасуудын нийгэмлэгийн нуувчийг бүхэлд нь шидээрээ дээш татсаар газар дээр өндөрт гаргаж ирэх ба харин Сайкос хан чулуу барилгуудыг дотроос нь эвдэлсээр түүний өмнө гарч ирэх нь тэр. Тэдний бие тогтож байгаа суурийг нь Тацумаки устгахаар оролдоход Сайкос түүнийг ингэнэ гэж мэдж байлаа. Сайкос өөрийгөө түүнээс аль хэдийн хавь хүчтэй болчихсон гэдгийг хилэн гарнаасаа маш том цахилгаант дэлбэрэлт гаргаад Тацумаки руу явуулчихдаг. Тэрч байтугай гараа хажуу тийшээ хөдлөсөөр дэлхийн нэгэн хэсгийг цавчин хаяж дэлхийг хоёр хэсэгт хуваасан байлаа. Үүнээс үүдэж далайн түрлэгт маш өндөр хэмжээний дөргөлт үүсэн. Тэдний байгаа хот руу томоохон цунами орж ирэх нь ойлгомжтой болдог. Сайкос маш хүчирхэг од гараг эрхсийг төвөггүйгээр хэдэн хэсэгт хуваахаар хүчирхэг болсон байдаг ба Сайкос Орочи хоёрыг нэгдэж байхад бурхан тэдний өмнө гарч ирэн өөрийн хүчнээс хуваалцсан нь энэ байлаа. Бурхан Сайкосыг өөрийнх нь хүчийг хэрхэн ашиглах болон юу болох талаар холоос ажиглан байдаг. Одоогийн Сайкос дэлхий дээрх бүхий л амьд биетүүдийг өөрийн биедээ шингэн дэлхийн эзэн биш өөрөө дэлхий болж хувирахаар шийдсэн байлаа. Тэрээр өөрийгөө энэхүү даалгаварт сонгогдсон нэгэн гэдгээ хэлэн ёр бусын хүчтэй Тацумакиг биш өөрийг нь сонгосон нь учир шалтгаантай гэдгийг хэлдэг. Харин Тацумаки дэлхий дээрх бүх амьд биетийг хомроглон устгачаад ганцаараа үлдэх нь тэнэг сонсогдож байгааг хэлэн өөрийг нь сул дорой биеэ хамгаалах чадваргүй амьтан болохоор тэрхүү яриад байгаа бурхан нь хүчээ хуваалцсан гэж үздэг. Мөн ингэснээрээ Сайкосыг бууны нохоо болж байгааг хэлдэг. Ийхүү хэл амаараа уучраа ололцохгүй ерөөсөө бие биетэйгээ таарахгүй байсан болохоор тулаанаар асуудлаа шийдвэрлэхээр болно. Өөрийнх нь олж авсан хүч чадлын эсрэг Тацумаки удаан тулалдаж чадахгүй гэж Сайкос үзнэ. Тэрээр орчгийн луунууд болон өөрийн шидээ ашиглан маш олон дайралтууд Тацумаки руу явуулж эхэлдэг. Харин Тацумаки ганц бултах биш, тэдгээр дайралтуудыг газар дээрх хүмүүс рүү чиглүүлэхгүй байх дээр анхаарч байлаа. Нөгөө талд цунами аль хэдийн хотод маш ойртон ирж хотын иргэдэд аюул учрахад Тацумаки хотыг хүрээлэн бууй том бул чулуунуудыг дээш өргөн цунамиг хот руу оруулж ирүүлэхгүйгээр чулуунууд байсан нүх рүү доош унгаадаг. Зүгээр ч нэг цунамиг болиулахаар тэдгээр чулуунуудыг өргөөгүй ба Сайкос руу явуулах дайруултуудын нэг болгож ашиглана. Сайкос ч түүн рүү ирэх ихэнх чулуунуудыг төвөггүй устгах хэдий ч Тацумаки нэг чулуу дээр төвлөрөн хурдыг нь нэмж Сайкос руу явуулдаг. Тэгсэн хэдий ч Сайкос шидээ ашиглаад дундуур нь хоёр хуваачдаг ба түүнийг ингэж байх хооронд Тацумаки бусад чулуунуудыг ашиглан Сайкос дээр цохилт өгч биеийг нь бяцлахаар чулуунуудыг хүрээлж эхэлнэ. Гэсэн ч Сайкос хүчтэй дэлбэрэлт маягийн зүйл үүсгэн чулуунуудыг зайлуулж яг л өмнө Тацумаки хийж байсан шиг байгаа хүч чинь ингээд болоо юу гэсээр сүртэй гихч гарч ирдэг. Ийхүү тэд цааш тулалдахад тэдийг хүрээлээд олон цахилгаант бөмбөлөг шуурга тэднийг хүрээлэн авна. Сайкос болон Орочиг хүрээлээд бат бүх хаалт байсан боловч тэд өөрсдийн биеийн тогтож буй суурийг хамгаалаагүй байлаа. Түүнийг анзаарсан Тацумаки өөрийнхөө өөр нэгэн хувилбарыг бүтээгээд доор нь очиход барилгууд тэдний биений махтай нэлээд хүчтэйгээр холбогдсон байдаг. Тиймдээ ч Тацумаки асар том биетэй Сайкосын бие дотор орж доодох биед нь нэлээд том хохирол өгч чаддаг. Энэ үеэр жинхэнэ Тацумаки тэрхүү суур биеийг нь бүрэн устгахаар бусад баатруудыг тэндээс холдуулан тэдэн дээр анхаарал хандуулж баг зэрэг хамгаалтаа сулруулахад түүний гар руу сэлэм зоогдоод ороод ирдэг. Сайкос биеэ сунгасаар Тацумакигийн өмнө гарч ирсэн нь энэ байлаа. Нөгөө гараараа зогсоох гэсэн боловч дахин нэг сэлэм гар руу нь орж ирэн Тацумаки хүчтэйгээр цахилгаан цохиулдаг. Ийхүү Сайкос уур хилэнгээ амсуулахаар
Түүний бие хоёр хэсэгт хуваагдаж доторх амнаас нь том хүчирхэг галт бөмбөлөг гарч ирэн Тацумакиг яг хороох гэж байтал урдуур нь нэг зүйл орж ирээд бөмбөлгийг дээш тэнгэр рүү явуулах нь тэр. Тацумакид туслахаар тэдний тулаанд Женос оролцохоор ирсэн байх ба түүний шинэ бие Женосыг яг луу мэт сүрлэг харагдуулж байдаг. Гарч ирсэн даруйдаа гараа ойртуулан бөмбөлөг үүсгэн нэвт өрөмдөгч аянгат их буун цохилт гисээр хүчирхэг дайралтаа Сайкосын гаргаж буй бөмбөлөгийн эсрэг явуулдаг. Ийхүү тэдний дайралтууд хоорондоо мөргөлдөн дэлбэрэлт үүсгэхэд Сайкосын дайралт Женосыг илүүрхсэн байдаг. Орооч болон Сайкосоос ирж буй дайралтуудыг Женос арай чадан няцаах ба маш хүчтэй дайсантай тулсан гэдгээ ойлгон 10 секунд ашиглах боломжтой эцсийн зэвсгээ ашиглах талаар бодоод эхэлсэн байлаа. Харин Сайкос өөрийгөө хүн төрөлхтний хөгжлийн хамгийн дээд хувилбар хэмээн нэрлэж өөрийнх нь эсрэг тулдж байгаа нөхдүүдэд өөрт буй туйлын хүч чадал, оюун ухаанаа мэдрүүлэхээр шийднэ. Сайкосын бие дотроос гарч ирсэн амнаас дахин нэг удаа Тацумаки руу дайралт ирэхэд Женос түүний урд гарч ирэн эргэлтэд устгалын их буун цохилт гисээр өөрийн цөмийн энергийг ашиглан сөрөг дайралт үүсгэн дахин тэдний дайруултууд хүчтэйгээр мөргөлдөв. Харин энэ удаад Женосын дайралт Сайкосыг илүүрхэх бөгөөд энэ хооронд нь Тацумакиг баатруудыг Сайкосын биеэс холдуулахыг хэлдэг. Тацумаки чүгээр нь явж тэднийг холдуулахад Женосын хүч нь барагдсан байлаа. Тэрийг нь харчгаад Сайкос дахин дайралтаа явуулсан ч яагаад чим тэдэнд хохирол учирдаггүй нь Тацумаки шидэ ашиглан зогсоосон байдаг. Тацумаки Женосыг сайн байсныг хэлж энэ удаад жинхээсээ өөр зүйлд анхааралгүй зөвхөн Сайкос дээр анхааран нухацтай тулдахаа хэлдэг. Тиймдээ ч Сайкос тэр даруй хуруугаач хөдөлгөж чадхаа болох ба Тацумаки түүнээс өөрийнх нь дүүд юу хийх гэж байсныг асууна. Тэрээр өөрийн гараа хөдлөксөөр дээр доор нь байрлуулан хоёуланг нь бацхад хот тэр чигтээ ороогдсон мушгиралдаж байлаа. Хотын яг голд нь байгаа Сайкос ихээр мушгиралдах ба хамаг биенээс нь цус нь шавхагдан асгарч байдаг. Тацумаки үргэлжлүүлэн бацхад Сайкос цусанд будагдан царай нь хувхайж тэрээр ямар нэгэн зүйл хийхгүй бол цаашлаад амиа алдахад ойрхон байлаа. Тэдний тулааныг ажиглаж исэн бурхан үүнийг хараад Тацумакид ямар нэг зүйл хийхэд түүний амнаас цус асгараад эхэлдэг. Юу болоод байгааг ойлгоогүй Тацумаки шидэ нэг дор их хэмжээгээр ашигласан тул ийм зүйл боллоо хэмээн боддог. Энэхүү боломжийг ашиглаад Сайкос хар утаа тавьж хотын иргэдийн цусыг сорохоор өөрийнхөө биеийг хурд сайтай онгоц болгон хувиргадаг. Өөрийгөө хаана байгааг барьж өгөхгүй тулд чулуунуудыг ашиглаад онгоц дүрс бүтээснээр холоос харж буй Тацумаки аль нь Сайкос гэдгийг хэлж чаддаггүй. Гэсэн хэдий ч Тацумаки өөрийг нь дутуу үнэлж байгааг хэлэн шидэ их хэмжээгээр ашиглаад чулуунуудыг унгаж Сайкосыг зугтаалгахгүй тулд хотыг хамарсан том хаалт гаргаж ирдэг. Ийм том хаалт гаргаж буй Тацумакиг тулалдаж чадахгүй гэж Сайкос үзэн түүн рүү буудахад зүрхийг нь онцгдог. Гэтэл тэр нь чулуугаар бүтсэн хуурамч Тацумаки байх ба ийхүү Сайкос байршлаа мэдэгдүүлснээр тэрэлтэт онгоц болон хувирсан хөлөгт Жолоо Баатар түүний араас хөөж эхэлдэг. Тэд агаар дээр бие рүүгээ буудалцсан хөөцөлдөхөд тэдний доор хар гэлба Гегарод ялагдсан гэдгээ бусаддаа хэлэн түүнийг дүрслэн ярьж байлаа. Гегарог газарт унгааж хэд ч цогсон бай илүү хүчтэйгээр буцаж босож ирээд байсныг хэлдэг ба туйлын хороон санаат муу оршихгүй гэж дүрсэлдэг. Харин Гегаро ямар замаар явбал аюулын төвшний хамгийн дээд оргил буюу бурхны төвшөнд хүрэхээ ойлгосон байлаа. Тэрээр цохиулах биедээ ямар нэгэн хохирол авах тусмаа л илүү хүчрэхэг болоод байгааг гайхдаг. Гегаро өөрийгөө хүн төрлөختнийг үрд мөнхийн цохирол айдсын хамгийн гүн ангал руу түлхэх чадaltaй нэгэн болж хувирсан гэдгийг ойлгох ба цаашлаад цохирол болсон оршихуй болохыг эрмэлзэж байдаг. Ингэснээр хүмүүс айдас давтан өөрсдийгөө жаргалтай үн цэнтэй амьдралаар амьдарч байсныгаа ухаар нь дахин дээрлэхэлт алга гэмт хэрэг гэх хар бараан зүйлсүүд нэг мөсөн арилах аж. Тэгш бус байдал дээр тулгуурласан шудраг ёс биш, туйлын муугаар тогтоологсон тэгш эрх шудраг ёсыг Гаро хүснэ. Түүний энэхүү хүчтэй гүн шийдэмгий бодлууд Гарогийн биеэр тархан түүнийг жинхэнэ утгаараа мангас болгон хувиргах нь тэр